За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэн тэгээ 70 дахь өдрийн бичлэгээрээ уулзж байна. За өнөөдөр ямар сэдв ярихыг хүсэж байна вэ гэхлээр урт хойд төрөл байдаг уу гэдэг тухай өөрийнхөө олж мэдсэн бодлоо хуваалцъя гэж бодож байна. За би өмнө нь бол олон бясалгал йог мөн шинжлэх ухааны сэтгэл зүйн салбар гэх мэтчлэн олон зүйлийг судалсан. Ялангуяа одоо манай хүүхэд аутизмтай учраас тийм ээ одоо генийн талаасаа яадгийн, удмын талаасаа яадгийн, сэтгэл зүйн талаасаа яадгийн одоо сүнс гэж үнэхээр байна уу, байхгүй юу гэх мэтчлэн олон талын мэдлэг мэдээлэл ингээд судалж хуримтлуулад одоо миний олж мэдсэн зүйл юу байна вэ гэхээр урт хойд төрөл байдгийн байна гэдгийг бол өөрийнхөө хэмжээнд бол нотолж гаргаж ирсэн байгаа. За тэр одоо энэ тухай мэдээллийг олж мэдхээсээ өмнө бол би урт хойд төрөл байдаг гэдэгт итгэдэггүй байсан. Тийм ч учраас би одоо 20 настай байх үедээ бол нэг л удаа амьдрын тийм ээ. Яасан ч яадгийн юу дуртайгаа би хийн. Хэрэв хин нэг надтай муухай харьцах юм бол тий яаж харьцсан тэрэн шиг нь зөрүүлээд харьцсан. За хин нэг нь намайг гомдоох юм бол тийм ээ. Одоо өс санаж хариугаа авна гэдэг юм уу. Иймэрхүү одоо зам байдлууд бол маш их гаргадаг байсан. Тэгээ тэрнээсээ болоод ингээд олон асуудалд бас унаж орж исэн. Тэгтэл ингээд сүүлд нь өөрөө ээж болоод тийм ээ амьдрал гэдэг зүйл ингээл те хүн амьтанд буруу санаал гомдоол ингээд яваад байснараа хождөг юм уу? Үнэхээр яг хүн нэг л удаа амьдрал тэгэл дуустдаг юм уу? Юу дуртайгаа хийгээд ээж болтго юм уу юу гэдэг асуудал дээр тулж ирээд ингээд судлаад явж итэл болвол миний бодож исэн буруу байсан. Юу дуртайгаа хийгээд ингээд ганц л амьдрна гэд ингээд явснараа хүн өөрийгөө болоод эргэн тойрныхныгаа улам зовоод жийдгийм байлээ. Мөн ирээдүйд өөртөө тий янз бүрийн одоо асуудлыг өөртөө улам үүсгэсэн байдгийн байлаа. Жишээ нь одоо юу дуртайгаа би хийн гэж дураараа аашилснаасаа болж одоо янз бүрийн болох бүтэхгүй юм идэх тий одоо янз бүрийн одоо хорт зуршлуудад автах буруу одоо хүмүүстэй найзалж нөхөрлөх тэрнээсээ болоод хэрэг төвөгт орооцолдох гэх мэтчлэн олон асуудлаас болоод эрүүл мэнд болоод олон зүйлээрээ хүн ингээ хохирдгийн байна гэдгийг энэ хугацаанд ойлгож авсан. Тийм учраас одоо өмнөх ярианууд дээрээ бас одоо нарийн сайхан ярьчихсан байгаа. Тийм учраас хүн урд тэгвэл яагаад ингээ заваад исэн юм бэ? Яагаад ингээ хүн амьдралдаа асуудлуудтай хин нэгнтэй ингээ муухай зүйлтэй ингээ учирдсан бэ? Зовлон бэрхшээлтэй учирдсан бэ гэд бодоод байсан чинь энэ төрөлтөө болоод урд үрдийн төрлүүдтэй тэр буруу болохгүй тийм ээ урж өдрийн ярианы сэдвээр дээр гарсан тэр 10 хар нүгэл гэж байгаа эдгээр зүйлүүдийг хийснээсээ болоод тийм зүйлүүдийн хариуг ингээд энэ төрөлтөө би ингээ амсаад буцаад над дээр ингээ ирээд идэм байна гэдгийг ингээ ойлгоод одоо би ингээд хэрвээ бид нар ямар нэгэн буруу зүйл хийх юм бол тэрнийхээ үр дагаврыг энэ төрөлтөө болоод дараа төрөлтөөс би амсах юм биш үү гэдгээ ингээд ойлгоод авах хэрэгтэй гэдэм байна. Тиймээс одоо нэг л удаа амьдрын юу дуртайгаа хийн хин надтай яаж харьцна яг тэрэн шиг хариуг нь өгч харьцна гэж боддог байдлаа би одоо болсон. Мөн одоо бичлэгийг үзэж байгаа та нартай бас юу гэж уриалмаар байна вэ гэхэлэр бид бүхэн одоо хийж байгаа үйлдэлтэй илүү анхааралтай, илүү зөв зүйтэй үйлдэл хийгээд илүү буянд шандаж чадах юм бол
бид нар ирж байгаа дараагийн он жилүүд болоод тийм ээ дараагийн төрлүүдтэй илүү сайн сайхан амар амгалан төрөлд төрж илүү өөрийгөө хөгжүүлж илүү аз жаргалд хүрэх юм боломжууд байд юм байна. За зөвхөн өөрөө аз жаргалд хүрэхээс гадна бид нар ингээд сайн сайхан зүйл хийгээд өөрөө хичээгээд ингээд байгаа тахлаар эргэн тойрны мань хүмүүс эхэндээ итгэдэггүй. Чи яадаг болцсон. Чи тийм биш штэ, тэ? Чи ямар байснаа санаарай. Чи ийм муу хүн байсан шүү дээ. Нөгөөтг чин гигэрч гэдэг ч юм уу. Янз бүрээр бидрийг хийлж ингэж одоо итгэхгүй байдлыг бол үзүүлж идэг. Гэхдээ энэ бол төр хугацааных бид нар ингээ өөртөө тууштай шантрахгүй зөв зүйлд хичээгээд ингээ явж итэл цаг хугацааны ирэхээр тэ зөв буруу бол ингээ ялгараад эхэлдэг. Зөв явж исэн хүн нь нэгт эрүүл, саруул, эргэн тойрныхондоо хүлээн зөвшөөрөгдөөд амар амгалан хэрүүл урал гарахгүй ингээ байгаа тахлаар гэр бүлийн орчин тийм ээ гэр бүлдээ ингээд улам хайрлуулад ингээд асуудлууд ингээд зөөлрч эхэлдэг л дээ. Тэгтэл тэр өөр сайн сайханд хичээхгүй байсан хүмүүсийн маань ингээд амьдрал улам л хэцүү болоод байдаг. Зарим тохиолдолд. Тиймээс одоо амьдрал гэдгийг хэцүү болоод байдаг гэдгийг зөвхөн мөнгөөр ойлгож болохгүй шүү дээ, тийм ээ. Одоо гэр бүлийн эхнэр нөхрийн хоорондын харилцаа, эцэг их үр хүүхдийн хоорондын харилцаа, за тэгээд нийгэмдэр харилцах харилцаа гэд эдгээр зүйлүүд чинь бидний амьдралын чанарыг тодорхойлж идэг. Тиймээс бид нар илүү сайн сайхан амьдрья гэж бодож байгаа бол бид нар өнөөдөр буянд хичээх хэрэгтэй юм байна. Тэгвэл хизээ яг жинхнээсээ буян болж чаддгийм бэ гэд бодоод байсан чинь энэ төрөл одоо л би л жаргая гэсэн те энэ төрөлтөө би нэг сайхан байр машинтай аядахтай нэг сайхан амьдарч ич гэх юм уу. Зөвхөн тэр төдийгөр бол буян болж чаддаггүй юм байна. Бид нар дараагийн төрөлтөө те урд төрөл гэж байгаад байсан учраас би одоо ингээд янз бүрийн одоо сайн сайхан болоод муухай хэцүү зүйл надад тохиолддог юм байна. Тэгвэл дараагийн төрөлч гэсэн байгаа юм байна. Тэгвэл дараагийн төрөлтөө би хэрхэн яаж амьдрах вэ гэдгээ болвол одоо юу хийгээд байгаагаасаа ингээд шалтгаалдаг юм байна. Тийм учраас дараагийн төрөлтөө би илүү сайн сайхан төрөлт төрж сайн сайхан амьдрья гэж бодож байгаа бол бид нар энэ төрөлтөө илүү буян шандах хэрэгтэй байд юм байна. Тийм учраас дараагийн төрлөө ингэж бодож тэ муу заяанд төрөхгүй байх юмсан. Сайн төрөл төрөх юмсан гэж одоо ерөөл тавьж ингэж буян үлдэж байгаа чинь за энэ бол одоо яг буян болж чаддаг юм байна. За мөн одоо олон хүн амтан амар амгалан байгаасаа эргэн тойрныхан маань амар амгалан байгаасаа хамаг амтан амар амгалан байгаасаа гэж бодож одоо бусдын тусын тулд хийж байгаа энэ болгон чинь буян болж чаддаг юм байна. За тиймээс одоо миний өөрийн хувьд ойлгож авсан зүйл маань бол үнэхээр урт төрөл дараа төрөл гэж байдгийм байна. Тиймээс бид бүхэн хийж байгаа үйлдэлтэй хэлж байгаа үг ярианда бодож байгаа бодол сэтгэлтэй маш их анхааралтай, сэрэмжтэй, анзаарахтай байх хэрэгтэй гэдэг юм байна. За тэгээ бусдад бидний хийсэн тэр үйлдэл тийм ээ хин нэг заваасаа гэдэг ч юм уу тийм ээ бусдад муухай ботсон тэр болгон бусдад хийсэн муухай үйлдэл тэр болгон чинь буцаад миний амьдралд ингээ хурж ирээд идэм бэ шүү гэдгээ ингээд бид нар ойлгох хэрэгтэй байдгийм байна. Тиймээс өнөөдрөөс одооноос эхлээд айл болох бусдад сайн сайхныг хүсэж ерөөсөн тийм сайхан сэтгэлтэй чадвал би бусдад туслах юмсан.
чадахгүй бол ядаж би бусдад хор болохгүй ингээд амьдрах юмсан. Тийм ээ. Дараагийн төрөлтөө ингээд өшөө илүү сайхан байхын тулд хичээж амьдрахын тулд одоо би ингээд хичээе гэж ингэж бодож хийж байгаа эдгээр үйлдэлүүд маань буян болж чаддаг юм байна. За тэгээд өнөөдөр өшөө илүү дэлгэрэнгүй сайхан яг одоо тэр үйлдэлтэй ямар үйлдэл нь буян болохын ямар үйлдэл нь нүгэл болохын гэдэг нарийн дэлгэрэнгүй бол та нар маань одоо багш нараас маань тийм ээ өөрсдийн багш нараасаа тэгээ сайхан энэ буддын гүн ухааны сургуулиудад суралцаарай. За миний олж мэдснээр бол одоо сайхан сургуулиуд байна. Би бол өөрөө бол одоо Нарабу институтийн 2 жилийн орой дээд ангид сурж байгаа. За мөн тэ шашны дээд их сургууль байна. За Монгол багшийн маань одоо шашны дээдийн орой ангийн 2 жилийн анги байна. За мөн одоо Лигмон сан Батцэнгэл багшийн өөрийгөө энэрх үү гэд одоо хичээл байна. За Жавзан дам хутагт богд гэгэний одоо үүсгэн байгуулсан сургууль 2 жилийн сургалт хөтөлбөр mindfulness одоо гавж багшийн хөтэлдэг одоо mindfulness бясалгал байна. Гэх мэтчин олон сайхан сургалтууд маань Монголд одоо хөгжиж байна. Тэгээд эдгээр сургалтуудад сууж та нар маань илүү дэлгэрэнгүй хичээлийг урт хойд төрлийн талаар, өвлийн үрийн талаар тийм ээ. За буян хэрхэн үйлдэх тийм ээ. Яаж буянд даган баясахыг тэр талаар хичээлүүдээ илүү дэлгэрэнгүй тухайн одоо энэ сургуулиудад нь суралцаад аваарай гэж хэлмээр байна. За өнөөдрийн бичлэгийг үзсэн та нартай баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.